За тэгвэл төвлөрлийг сааруулах орон зай оновчтой төлөвлөлт бүхий дагуул Хүннү хотыг байгуулахаар болсон. Хүннү хотын онцлог нь түүхэн өв соёлыг дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хослуулах юм. Энэ хүрээнд олон улсын хот төлөвлөлтийн уралдааны шилдэг оролцогчдын үзэсгэлэн гарч байна. Хүннү хотыг ногоон тогтвортой хот төлөвлөлтийн зарчимд суйрлан хөгжүүлэхээр сонгон шалгаруулалт зарласан. За шалгаруулалтанд 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлснээс 2 дугаар шатанд 24 багийн 80 орчим оролцогчид тэнцэж Монголд иржээ. Бидний гол санаа бол ногоон байгууламж бүхий хот байна. Энд харагдаж байгаа усны урсгалын дагуу төв хэсгээс наашаа хүмүүсийн суурин амьдралын нэг хэсэг байх юм. Харин зүүн талд харагдаж байгаачлан энэ хэсэгт оршин суугчид албан байгууллагын газар зохион байгуулалт багтана. Нэг үгээр ногоон байгууламж руу илүү чиглэсэн хотыг бүтээн байгуулахыг хүсэж байгаамаа. Энэ төсөл маань өөрөө монголчуудын хийж байгаа төсөл гэдгээр бас нэг онцлогтой байгаа. Яг хот төр байх ёстой, орчин үеийн ухаалаг смарт хот төр байх ёстой. Тэдгээр шийдлүүдийг бүгдийг тусгаж өгсөн буюу монголчуудын соёлын онцлогийг төлөвлөлтөнд шингээгээд тэгээд орчин үеийн эко смарт сити бий болгоё гэж төлөвлөсөн байж байгаа. Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаас шилдэг туршлага, шинэлэг санаа, технологи нэвтрүүлснээр дэлхийн жишгт нийцсэн хот болгон хөгжүүлнэ. За одоогоор төлөвлөгөөний дагуу дэд бүтцийн их усүрийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна. 22, 23, 24 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн их усүрийн бүтээн байгуулалтыг одоо хийгээ явж байгаа. За газар дээр бол 200 тэрбум төгрөгийн ажлууд хийгдэж байна. За тэрний дотор цахилгааны эрчим мөч, цэвэр усны хангамж, үерийн талан сувгууд, өхөр усны татан зайвуулах байгууламж гэдэг энэ байгууламжуудаа одоо хийж байна. За ингээд бид бол энэ төлөвлөгөөгөөр одоо сааруулахгүйгээр хөрөнгө мөнгөний одоо төрийн болон хувийн хвшлэр ингээд явхад бид бол 2028 он гэхэд эхний 10,000 хүнийг суурьшуулна гэдэг ийм төлөвлөлтөд явж байгаа. Хүннү хот нь нисэх онгоцны буудал, ачаа тээврийн төмөр зам, автозамын сүлжээгээр холбогдсон тээвэр логистикийн парк, эдийн засгийн чөлөөт бүс зэрэг өргөн цар хүрээтэй хот болон хөгжнө. Мөн Монголын түүх соёлыг дэлхийд сурталчлах стратегийн ач холбогдолтой, уур амьсгалын өөрчлөлтөд төсвөртэй, хүн төвтэй хот болно гэж төлөвлөж байна.